Өнөөдөр үндсэндээ Говьалтай, Завхан аймгийн хувьд авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж байна. За нэгсэндээ Орос улбаны улсаас бүгд найрамдах Хятад ард улсын Шинжээ уур Говьалтай Бургастан бомтор холбогдох баруун босоо тэнхилгийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг одоо 2 үе шаттайгаар эхлүүлж байна гэсэн үг болж. За нэг дэх ажил бол Алтай Улаастай чиглэлийн 178 км авто замыг Говьалтай талаас 60 км-аар за Завхан талаас 40 км-аар 2 хэсгийг бол одоо зэрэгцүүлээд эхлүүлж байна. Дунд нь 60 км-ийн замын асуудал үлдэн эргэжил одоо төсөв хөрөнгө оруулалтын асуудал нь Азийн хөгжлийн банкнаас эцэслэн шийдэгдсэнээр энэ зам одоо 28 оны 1-р сар гэхэд бүрэн дуус ашиглалтанд ороход болж байгаа. За хоёр дахь ажил бол Монгол улсын засгийн газраас шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан бомтын сэргэлтийн ажлыг үе шаттайгаар хийж эхэлсэн байдаг. За ингээд энэ хүрээнд Завхан аймгийн арт зүрийн бомтыг холбох 159.5 км авто замын бүтээн байгуулалт нь энэ Улаангом нөмрөг чиглэлийн А18 чиглэлийн авто замаас 159.5 км-ээр бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. 2025 оны улсын төсөвт үндсэндээ 20.2 км авто замын эхний төсөв бол суусан байдаг. Ингээд одоо улсын төсөв гадны хөнгөлөлтөд зээлээр одоо энэ авто замын ажлыг богино хугацаанд ашиглалтанд оруулах нь чухлаа гэж үзэж бол ажиллаж байгаа. За ач холбогдлын хувьд юу байна гэхээр орон нутгийн хөгжлийн бодлогод бол томоохон хөв нэмрээ оруулах бомтын зам гэж бол үзэж байгаа. Оросын улбаны улсын Туваа чиглэлтэй холбогдох том бомт. За эдийн засгийн хувьд бол Завхан, Говьалтай, Увс, Ховд зэрэг одоо баруун бүсийн аймагуудад шууд өрөөгөөж өгөх боломжтой авто зам гэдгээрээ бол илүү онцлог байгаа. За нөгөө талаасаа энэ зам баригдах явцдаа Завхан аймгийн 3 сум одоо үндсэндээ бол 5 сумыг авто замаар холбох бүтээн байгуулалтын ажил зэрэг хийгдэхээр илүү онцлогтой. Завхны Төдөвтэй, Баян Архин, Тэс, за Асхад, Баян Тэс зэрэг сумдуудад бол авто замд холбогдох бүх нөхцөл боломж нь бүрдснээр одоо сумдын хөгжилд бас хөв нэмрээ оруулах боломжтой юм гэдэг талаасаа үздэг. Ер нь баруун бүс нутгийн хувьд төвөөсөө аслагдсан зах зээлээс хит алс учраас хөгжил бол бусад бүсүүдтэйгээ харьцуулахад ихээхэн сул явж ирсэн байна. Завханчуудын хувьд Улаанбаатар хот орох цаашлаад ирээн замын үед хүрнэ гэдэг бол дунджаар 2000 орчим км замыг туулж зах зээлдээ хүрж идэг. Яг энэ хэрээрээ өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэх ард иргэдийн худалдан авах чадвар сул байхаас өөр нөхцөл бол бүрдэж өгдөггүй. Нөгөө талаасаа бол уул уурхаач гэдэг юм уу бусад төрлийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын салбарууд хангалттай хөгжөөгүй учраас ард иргэдэд бол энэ ихээхэн хүндрэлтэй байна. Тэгэхээр бидний хувьд эх 4 жилийн хугацаанд баруун 5 аймгийг хооронд нь авто замаар холбохын төслийг хэрэгжүүлэх, эдийн засгийн интеграцид орох, хоорондоо зах зээлийг бодиттой бий болгож амьдрах. За тэр дундаа ахаад бүгд найрамдах Хятад ард улсын баруун бүс нутаг, Оросын улбаны улсын одоо Туваа, Алтайский зэрэг баруун бүс нутагта эдийн засгийн интеграцид орох боломжтой гэж үзэж байгаа. Яг энэ бүс нутгийн хүрээнд Монгол, Орос, Хятадын нийт хүн амыг аваад үзэх юм бол 40 орчим сая хүн ам төвлөрж байна гэж. Саяхан одоо улсын хурал дээр Евроазтай эдийн засгийн чөлөө тодорхойлолтын хэлэлцээр хийгдэж одоо засгийн газарт гарын үсэг зурах эрхийг олгосон. Яг үүнтэй холбогдуулаад ярихад баруун бүс нутагт ялангуяа энэ эдийн хэлэлцээр бол илүү үр өгөөжтэй байх боломжтой гэж ингэж үздэг. Одоо саяхан сүүлийн өдрүүдэд бас яригдж энэ хурлын импортын татвартай холбоотой асуудал яригдж байна. Бас л баруун бүсийн тухайд бол илүү ач холбогдолтой. Яагаад тэгэхээр Оросын улбаны улстай хилэлдэг 4 том хилийн бомт байж байна. Бүгд найрамдах Хятад ард улстай хилэлдэг 3 том хилийн бомт байж байгаа жишээтэй. Тэгэхээр эдгээрийг ийм авто замын дид үтцийг сайжруулах замаар эргэлтэнд оруулах нь өөрөө эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой баруун бүсийн хөгжлийн хоцрогдол бүрэн арилгах боломжтой маа л гэж үзэж явж байна. За баярлалаа.